Эрхэм хүндэт үзэгчид та бүхний энэ оройн амар амгалан айлтгая. Саяын телевиз оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургалж үзлийн эндэр байж тэнцвэртэй мэдээллийг та бүхэндээ хүргэж байх болно. Аймгийн онцгой байдлын газраас ирүүлсэн энэ 7 хоногийн цаг агарын урьдчилсан сэрэмжлүүлгийг та бүхэндээ хүргэж байна. 2019 оны 4-р сарын 16-наас 19-ний өдрүүдэд аймгийн хэмжээнд бага хэмжээний хурд дундас орж 7-оос 12 м/сек, зарим үед 18-аас 20 м/сек хүртэл ширүүсч хүчтэй шорон шуурах төлөвтэй байна. Ийм шорон шуурганы үеэр шуурганд төөрөх, малтайгаан уруудах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй малд явуулахгүй байх, салхи шуурхтай үед хол замд явахгүй байх, явсан тохиолдолд мэргэжлийн байгууллагуудаас заавар зөвлөгөө авч дулаан хувцаслаж машин техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг анхааруулж байна. Хүчтэй салхи шорооны үед эд хөрөнгө гэр байшин эвдэрхээс өөрчлөн сэргийлж асуудлыг ард иргэд өөрсдөө хариуцах болохыг аймгийн онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна. Цаг агаар дулаарч цас гол мөрөн нуурын мөс хайлж эхэлсэнтэй холбогдуулан машин техникээр буюу явганаар мөсөн дээр явахгүй байх, мөн салхи шуурганы үед гарч болох бусад эрсдлүүдээс урьдчилан сэргийлэхийг аймгийн онцгой байдлын газраас анхааруулж байна. Цагуур орчин шинжилгээний байгууллагаас ирүүлсэн цаг агарын мэдээгээр 4-р сарын 16-наас 19-ний өдрүүдэд аймаг хэмжээнд хүчтэй шорон шуурхыг шуурхыг цагуурын байгууллагаас анхааруулж байгаа. За энэтэй холбогдуулан энэ өдрүүдэд холын замд гарахгүй байх. Хэрвээ одоо зайлшгүй холын замд гарахаар бол бүрэн бүс техникээр хөдөлгөөнд оролцохгүй байхыг онцгой байгууллагаас онцгойлон анхааруулж байгаа. Мөн одоо энэ салхины хурд заримдаа 24 м/сек хүртэл хурж ширүүч учраас иргэд маань амин нас идэх хөрөнгөө энэ одоо аюулаа суртан сэргийлж ажиллахыг онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна. За энэ дулааны өдрөд эхэлсэнтэй холбогдуулан онцгой байдлын байгууллагаас шар усны болон вирусны аюулаас суртан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг өдөрдөмж гаргаж аймгийн застрын баталсан өдөрдөмжийн дагуу аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. За одоо энэ байдлаар бол үлгэн сумын хэмжээнд онцгой байдлын байгууллага албаагчид маань энэ вирусны аюулаас суртан сэрэмжлүүлэх мэдээллийг иргэдэд хүргэж айл өрхүүдээр явж сэрэмжлүүлэх мэдээг хүргэж байгаа. За иргэдэд бол аймагт бол одоо 2 жил дараалан үерийн уулын үер өндрийн уулын 3-ын үер буусан учраас иргэд маань сонор сэрэмжтэй байж энэ вирусны аюулаас суртан сэргийлэх арга хэмжээнд идэвхтэй оролцож мэргэжлийн байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлж ажиллахыг иргэдэд бол хандан уриалж байна. За мөн одоо энэ вирусны аюулаас суртан сэргийлэх арга хэмжээг харьяа үндэсний өсгөрдөө одоо зохион байгуулж ажиллахыг сумдын засаг нар, багийн засаг нарт онцгой байдлын байгууллагаас үүрэг болгож байна. Баяулгийн аймаг дахь цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүний 1-р улирлын нэгдсэн сургалт өнөөдөр эхэллээ. Цагдаа дотоодын цэргийн болон цагдаагийн газрын 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, аль багшны мэдлэг чадварыг дээшлүүлэх, дадлага, туршлага олгох зорилгоор сургалт ийхүү зохион байгуулагдж байгаа юм байна. Тус сургалт өнөөдөр аймгийн зэвсэг түвшний 340-р ангийн хурлын зааланд зохион байгуулагдж эхэллээ. За энэ үеэр төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалт, хувь хүний хөгжил, технологийн хөгжил дэвшил ба цахим гэмт хэрэг, төрийн болон албаны нууцын талаар тус сургалт зохион байгуулагдаж, үдээс хойш буудлагын дадлаг сургалт тэмцээн, биеийн тамирын сорилууд тус зохион байгуулагдсан байна. Энэхүү сургалт 3 өдрийн турш үргэлжлэх бөгөөд 4-р сарын 17-ны өдөр буюу сургалт дуусах 3 дахь өдөр биеийн тамирын гүйлтийн сорил болон сагсан бөмбөгийн аврах шалруулалт тэмцээнийг тус зохион байгуулах юм байна. Өнгөрөх 7 хоногт Үлгийн сумын засаг даргын тамийн газрын ажилтан алба хаагчид болон багийн засаг дарга нар айл өрхүүдээр явж айлын хогуудыг албан ёсоор цэвэрлүүлэх талаар албан шаардлага хургуулan ажиллажээ. Мөн нийтийн эзэмшлийн газрын хог энэ 7 хоногт ажлын хэсэг гаргаж
хяналт тавьж ажилуулахаар болсон маань. За ард иргэдийг дулааны удирдал эхэлж байгаатай холбоготойгоор одоо эзэмшлийн талбайгаа өөрсдийн сайн дураараа цэвэрлэгээ хийж цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг мөн Өлгөө сумын хот тогтжуулалтын албанаас хүргэсэн мэдээллийн дагуу одоо албан шаардлагыг биелүүлж цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг Өлгөө сумын засаг даргын тамийн газраас уриалж байна. Мөн хотын төвд үзэмж оруулдаг цэцгийн мандлыг цэгцэлж хөрсийг нь сэргээж услах ажил ийхүү энэ 7 хоногт эхлээд байгаа юм байна. Манай Өлгөө сумын засаг даргын тамийн газрын шуурхай хурал болдог. За энэ дээр одоо энэ 7 хоногт хийгдэх ажлуудын бас төлөвлөгөө гардаг. Энэ төлөвлөгөөний дагуу ард иргэдэд анхааруулж хэлэх зарим асуудлуудын талаар ярья. За өнгөрсөн 7 хоногт манай Өлгөө сумын засаг даргын тамийн газрын ажилтан албан хаагчид болон багийн засаг дарганаар нийгмийн ажилтнууд энэ айл өрхүүдээр явж хогоо сэвэрлүүлэх талаар албан ёсны албан шаардлага хөрвүүлээд сэвэрлүүлсэн. Мөн нийтийн эзэмшлийн газрын зарим хогийг одоо ашиг зайлуулах ажлуудыг яаж шийдэх үү гэдэг дээр хэлсэн. За ингээд энэ асуудлын талаар энэ 7 хоногт бас дахиж одоо хяналт тавьж ажиллахаар ажлын хэсэг гаргахаар болсон. За энэний дагуу одоо дахиад ажлын хэсэг гарах болохоор ард иргэд бас зарим хог сэвэрлэгээний асуудал дээр анхаарч ажиллахыг хэлье. За мөн манай ялангуяа нийтийн эзэмшлийн талбайд тэр машина зориултын бус газарт тавьж байгаа ард иргэдэд өнөөдрөөс эхлээд мэдээлэл хуудас өгч байгаа. За энэ мэдээлэл хуудас авсан ард иргэд одоо нийтийн эзэмшлийн газарт машина байхгүй зориултын газарт нь зориултын сэгт нь маш одоо зарахыг талбайг шилжүүлэхийг мэдэгдэж байна. За мөн одоо манай Өлгөө сум дээр нэг 10 саяас тавсан 3 том тендер байгаа. За тэр энэ тендерийг одоо энэ 7 хоногт багтаагаад үнэлгээний хороо байгуулах ажлуудыг хийх гэж байгаа. За энэ дээр 10 дугаар байгийн хүүхдийн тоглоомын талбай байгаа. 2 дугаар байгийн хүүхдийн тоглоомын талбай байгаа. Мөн хогийн цэг дээр хашаа татах ажил гэсэн ийм 3 ажил байгаа. За мөн зарим одоо орон нутгийн сангаар хийгдэх ажлуудын одоо зураг төсөв гарч байгаа. Энийг одоо хийхээр байгаа хүмүүс яг энэ техникийн нөхцөлийг авч яг зураг төсвийн дагуу хийхийг мэдэгдэе. Мөн одоо манай сэсгийн мандлууд байгаа. За энэ сэсгийн мандлуудыг ашиглага хийх мөн одоо хөрсийг одоо дахиж янзлах мөн услах асуудлууд байгаа. За энэ дээр бас бид нар хот тогшуулах албаны холбогдох хүмүүсийн гаргаад энийг янзлж байгаа. Зарим одоо нурсан сэсгийн мандлуудыг янзлж одоо 5 сарын 1-ээс одоо өр суулгахаар бэлдэж байгаамаа. Мөн одоо цахим үйлчилгээний жил болгон зарласантай холбоотой манай нийгмийн татхатын улсын байцаагч Даргирхан гоо ирж манай багийн дарганаар нийгмийн ажилтнуудад зөвлөгөө өгч ард иргэдэд одоо цааш нийгмийн татхатын тухай хуулийн зарим одоо үзүүлж байгаа зарим цахим үйлчилгээг одоо яаж авах талаар мэдээлэл хийсэн. Мөн энэ 7 хоногт бас сая онцгой байдлын газраас анхааруулж хэлж байна. Өнөө маргааштай хүчтэй сасан шуурх болох төлөвтэй байгаа. Тиймээс ард иргэд сонор сэрэмжтэй байж зарим одоо бэхлэгээ мута дээвэр хашаа одоо янзлж авахыг бэхэлж авахыг одоо хүсье. Эрхэм манд үзэгчдээ энэ хүрээд Сайн телевизийн оргил цаг мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан үзэгчид та бүхэндээ баярлалаа.